Сайн байцгаана уу, намайг Чулуунбаатар Ариун Баяр гэдэг. Би анимац хэлтийн мал эмнэлэгт малын эмчээр ажилладаг. За энэ удаагийн бичлэгээр наригл модон тос буюу coconut oil-ийн талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ. Нохоод наригл модны тос өгч болох уу? Хариулт нь мэдээж тийм. Наригл модны тос нь нохоод маш сайн нөлөөтэй бөгөөд гэрийн тэжээвэр амьтны хоол боловсруулах эрхэм тогтолцоог сайжруулах, арьс өсгөн бүрхүүлэлт сайнаар нөлөөлж, халдвар түвшээс маш сайнаар үрдсэн сэргийлж чаддаг. Мөн харслын урвалыг маш сайн бууруулж өгдөг. Гэхдээ зохигдсон хэмжээг нь тааруулж өгөх нь маш чухал болохыг анхаараарай. За аливаа зүйлийн бол тун нэгтгэх юм бол маш олон сөрөг зүйлүүдийг дагуулж болдог. Тийм учраас бүх төрлийн бэлтгэлүүдийн тунг нь бол маш сайн анхаарах хэрэгтэй. За наригл модны тос нь 2 орчим хувь нь бол линолеолын хүчил буюу ханаагүй тосны хүчил байдаг. 6 орчим бол олины хүчил буюу мононжуулсан тосны хүчил агуулдаг. Мөн лаврын хүчил нь бактери болон вирусын эсрэг маш сайн нөлөө үзүүлж чаддаг. За наригл модны тосны 90-с дээш хувь нь хансан өөх тос бөгөөд энэ төрлийн өөх тос нь хоол боловсруулах чадварыг сайжруулах, тархлааны тогтолцоог сайжруулах, бодисын солилцооны үйл ажиллагааг хэвийн болгох, жин хасах, арьс өсөн бүрхүүлийн эрүүл мэнд болон бамбаа булчирхааны эрүүл мэндэд маш тустай өөх юм аа. За нэмж дурдахад наригл модны тоснд агуулгадах бодисууд нь илүү өндөр энерги, эрч хүч, хөдөлгөөний идэвхийг сайжруулж байдаг учраас илүүдэл жинтэй нохоонуудын жингийг хасахад тусалдаг. За нохоод ямар тун хэмжээгээр өгөх вэ талаар зөвлөё. Нохоодоо наригл модны тосыг өгч эхлэхдээ маш багаар эхлэх нь бол маш чухал. За өмнө таны нохоо энэ төрлийн өөх тос боловсруулж байгаагүй бол бие махбодд дасах хугацаа өгөх хэрэгтэй. Хэрв та нохоодоо хурдан үр дүн авах гэж яарч хэмжээг ихтүүлэх юм бол таны нохоо маш муу хариу үйлдэл үзүүлнэ. За гаж нөлөө нь бол суулгалт байж болно. Цаашдаа хорлохонд орчих бас болно. Тиймээс эхний үед жижиг нохоо болон гүлгэнд жижиг амны халбагны 4-1-ээр өдөрт 1 удаа. Том нохоод жижиг амны халбагаар 1 удаа өгч болно. Зарим том нохоо гүйлгдэг бол зарим нь өтгөн тостой гардаг ба ийм тохиолдолд эхлэх хэмжээг нь дахин багасгахыг зөвлөж байна. За том нохоод наригл модны тосыг шингээж дасныхын дараа өдөрт биеийн жингийн 4.5 кг тутамд 1 жижиг амны албагаар эсвэл 14 кг тутамд 1 том амны албагаар өгч болно. За дахин хэлэхэд бол эхлэхдээ удаан бөгөөд багаар эхлэрээ. Мөн хоолнд нь өгөхөөс гадна наригл модны тосыг нохоо арьсанд шууд түрхэж бас хэрэглэж болдог. За өнөөдрийн бичлэг маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээ хүртэл түр баяртай.